Мэдээ үргэлжилж байна. Замын төвчрөл ихтэй үед иргэд нийтийн тээврээс буухыг шаарддагч жолооч нар буулгахгүй явах тохиолдол цөөнгүй. Гэвч нийтийн тээвэр зориултын бус газар зорчигчдыг буулгасан тохиолдолд жолоочийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгодог байна. Мөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хууль дүрмээ баримтлах үүднээс онцгой шаардлага гараагүй тохиолдолд зориулалтын автобусны зогсоолд зорчигчоо буулгах ёстойг албаныхан онцоллоо. Буулгах боломжтой газар бол буулгад юм билээ. Тэгээ боломжгүй газар бол зогсохгүй шул гээд буухгүй шул гээд хүмүүс маань өөрсдөө төвжрэлтэй хахад буулгах чаач гээд буухыг хүсдэг юм билээ. Аюулгүй хэрвээ газар боломжтой бол бас буулгачихгүй бол бас яарч байгаа хүмүүс бас юу л байт юм бэл. Ер нь буулгахаа бэлдсэн юм шиг л шүү дээ. Тэгээд асал таваараа бол буулгаагүй нь л дээ эрсэлтэх гэж бодож байна. Буулгах газраа болгосон дээр хөө. Ер нь тэгэл буугаал явдсан шүү дээ. Алхаал явдсан шүү дээ. Гэхдээ яг нөгөө цагдаатай ч юмсгүй бол юутай тохиолдлууд бол буулгахгүй л тийм. Зарим нөгөө 2 дугаар игнэгээр явж байгаа үед нөгөө зорчигчдын аюулгүй байдал үүрнээс буулгахгүй тохиолдлууд бол байдаг. Тэгтээ ер нь бол яг бүр үнэхээр яарад явж байгаа үед бол яаж ч байгаа тийм буугаал гүйцэн намайг шал байгаа юм. Ер нь бол заавал автобусныгаа бодлоор болгоод байдаг. Зам дээр явж байхад төвжирсэн тохиолдол бүр яг нөгөө тэг зогсол болсон үед бол яалчгүй болгох тохиолдол гардаг. Хэвчлэн ер нь автобусныгаа бодол дээр л болгодог та. Буудлын бус газар бол зөндөө буу энэ гэрлэн тохиолны төрөө гэж яаж тэ янз бүрээр хэлэх тохиолдол байна. Зарим нь тэгээд бүр хүчээр буух гэж тохиолдол байна. Янз бүрийн л асуудал байна. Тэгэхэд амар хэцүү шүү дээ. Гэрлэн тохиол жоохон зогсчих юм бол өөрсдөө цагаа төлөв өгч янз бүрээр хараа зүгэн тэгээд янз бүр л байдаг. Тэгээд бид нэр цаанаас нэг камераар хийж байгаа. Тэгээд бас торгуулийн арга хэмжээ тэр аавна. Тэрнээс гадна тэгээ өөрсдөө эрсдэлтэй л те бас энэ тиймээ бас зам гарч яваа те гарцгүй газраар буугаа зам гараа өдрөө гарах юм бол бас охирол бид нарт ч хэцүү өөр ч бас эрсдэлтэй байхгүй юу. За нийтийн тээврийн үйлчлэгээний тагвар 2021 гэдэг нийтийн тээврийн үйлчлэгээний стандарт байна. За мөн ард тээврийн хэрэгслэр зорчиг тээвэрлэх дүрм гэдэг. Эдгээр дүрмийн стандартууд бол нийтийн тээврийн үйлчлэгээнд ажиллаж байгаа жолооч батлагдсан зогсоолын бус газар зогсож зорчигч буулгаж суулгахыг хориглоно гэсэн залттай. За энэ тохиолдолд бол зөрчлийн тухай хуулийн 14-ийн 6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг зааснаар жолоочийг 25 нэгжтэй буюу 25,000 төгрөгөөр торгууль арга хэмжээ тооцдог ийм хуулийн залттай юм байна. Нийтийн тээврээр замын хөдөлгөөнд оролцож байхад зорчигч буулгаж суулгахыг журмаараа хориглодог. За эдгээр замын төвжрэлд орж зогссон ч тэг км цагийн хурдтай хөдөлгөөнд оролцож байна гэж ойлгохыг албаныхан хүсэж байсан юм а. За иймд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ жолоочийг хүндэлж соёлтой оролцох нь чухал байна.